Оросын иргэдэг генийн өөрчлөлтөд бүтээгдэхүүнээс хамгаалах цогц арга хэмжээ эхэлж, энэ жил генийн өөрчлөлтөд үр тарихыг хориглосон байна. Хэрвээ хууль зөрчвөл тухайн этгээдэг террорист гэдэг ангилалд оруулахар болжээ. Генийн өөрчлөлтөд хүнс үр тарианы хуулийг зөрчсөн тохиолдолд ялын дээд хэмжээ буюу 20 хүртэлчлэлээр хорих цэргийг хуульчлахаар шийджээ. Жинхэнэ удирдагч ийм байдаг юм. Монгол улсын ерөнхийлөгчөө бүх зүйл сайхан болж байна. Хөгжиж байна. Уул уурхайл гэж тархид сарал суусаар байх уу? Эрхэм төрийн түшээ дээ. Тийм учраас монголчууд бидэнд Путин шиг удирдагч хэрэгтэй байна. Орос хүнээ ямар сайхан хайрлаж байна уу? Тийм ээ. Үндэсний эрх ашиг нэгт тавигдаж байдгийг харуулж чадлаа. Үн цэнтэй монгол хүнээ ингэж хамгаалж сурах хэрэгтэй байна. Гэтэл манайд ийм төрлийн генийн өөрчлөлтөд хүнсний бүтээгдэхүүнийг эсэргүүцэх байтугай чихэн дүлийн нүдэн балай цаазын тавцсан тийш залсаар байна. ЛСН Төмний телевиз. Эрхэм хүндэт ерөнхийлөгч, нийгэм журамт социалист нөхөрлөлийн сур болсон Владимир Ильич Ленин багшаа санагалзъя. Сур бас дахин сур. Төмөр бетоногч зажлалгүй залгиж чаддаг, харахыгч ялан дийлдэг генийн өөрчлөлтөд хоол иш хорыг Орос ах нар ялахар шийджээ. Энэ бол том сургаал. Орос хүнийг хайрладаг, нэг үрчлэн хамгаалдаг, халамжлан хайрладаг жишг тогтжээ. Энэ бол Сарвул ухаан сайхан сэтгэл, үнэхээр гайхалтай. Путин ах мундаг юм аа. Орос хүн Орос үндэстнийг хамгаалж чадлаа. Энэ бол бахархал юм. Тийм ээ. Үүнээс суралцаад авъя, эрхэм ерөнхийлөгч. Монгол хүнд хайр хэрэгтэй. Монгол хүнд хамгаалалт хэрэгтэй байна. Тийм ээ. Монгол хүмүүнд сэтгэл хэрэгтэй байна. Эрхэм хүндэт ерөнхийлөгч. Сур бас дахин сур. Бүү мартвал сөнөн. Эрхэм ерөнхийлөгч. Сур бас дахин сур.